Ажилчдын аюулгүй байдал ухаыг хангахын улд ажил эхлэхийн өмнө зөв хувцастаж, ажлын дараа бүх зүйлсээ зэгцлэх ёстой. Пестицидийн ажил эхлэхийн өмнө нарийн осонцор болон пестицид арьсан шингэхээс сэргийлэхийн улд тусгай хамгааллын хувцас, маск, хамгааллын бээси, хамгааллын нүдний шил зэргийг өмсөх шаардлагатай бөгөөд энэ үед хувцас нь биеийн имперорыг зохицуулж хүлрэлийг хэлбэрхэн гадагшлуулах маяраасаа байх ёстой. Малгай хүзүүний алчуур ханцуулж, бээси усны гуал зэргийг өмсснөөр хорой бодисын нөлөөг багасгаж, хажиг халдвар өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Мөн өндөр авиргатай шаар ажиллаж байгаа охиолдолд олгоогоо гэмээхгүй улд хамгааллын малгай заавал өмсөж ажил хийх үед гулсах, унахаас сэргийлэхийн улд гулсал багасгах зориуллаа хөдөө аж ахуйн зориуллын гуал өмсөх хэрэгэ. Зүсэг хагах овон цохиулахаас сэргийлж зориуллын бээсийг ханцуулж зүүх хэрэгэ. Ажлын хувцасаа зөв өмсөх шиг чухал зүйл ажлын аюулгүй байдалд байхгүй. Ажил дуусвал хэрэглэсэн хувцас, бээси малгай зэргийг сайр угааж наранд хааж зориуллын газар хадгална. Хөдөө аж ахуйн багаж хэрэгсэл, машин механизмыг дараа нь ашиглахдаа бэлтэж цэгцэлж авах хэрэгэ. Ажлын зөв хувцаслалт багаж хэрэгслээ цэгцлэх зэрэг нь аюулгүй байдлын анхны алхмууд юм.